За сайн байцгаана уу? Wabi Sabi-гийн Алекс байна. Өнөөдрийн бичлэгтээ эхлэхээс өмнө гялс нэг юм хэлэх гэсэн. Өнгөрсөн бичлэгээ би өөрөө ингэж хийж дуусгаад, эдитлэн ингээд тэгчээд хийж дуусчаад дараа нь өөрөө үзэхэд нэг юм анзаарсан. Ингээд бичиж явахдаа ч юм уу, юм хэлж явахдаа ч юм уу, ер нь жоох их үгийн алдаа байна гэж дотны хүмүүс хэлсэн. Гэхдээ хэлж байгаа нэг жоохон алдаатай, бичиж байгаа нь жоохон алдаатай. Тэрийгэ тайлбарлаа. Би энэ Америкт айгу удацсан бүр жоохносоо нэг 6 дугаар ангиасаа ирсэн. Тэрнээс өмнө бүр 4 дугаар ангидаа бас ирж ирсэн. Тэгээд одоо хүртэл ингээд Америкт л байдаг. Гэхдээ ингээ монгол хэлээ мартаагүй монголоор ер нь бас яг гайгүй ярьдаг. Угаасаа асуудалгүй ярьдаг, зүгээр юм бичиж барих тал дээр эсвэл хаяад өөрөө гоё янзын гоё үг зохиодог байгаа. За тэр ч яг хөө энийгээ хэлэх гэсэн. Одоо энэ хаяад ийм монголоор юм бичнэ, хаяад англиар юм бичнэ. Нэг тэгээд хажуугаар нь бас ингэж юм ярьж байхдаа жоохон алдаа гаргаж магадгүй. Тэрийг одоо ойлгоорой. Би одоо нэг удаа хэлсэн юм чинь дахиж нэг их хэлээд байхгүй. Угаасаа ингэ та нар үзэж байгаа бол жоохон ойлгочихж байгаа байх уу гэж найдаж байгаа. За тэгээд өнөөдөр сүүлийн бичлэг дээрээ би ингээд айгуу жоохон орилж харалсан амар нэг жоохон хитрхи одоо тестостерон хитрхи хөсөгцөн хүмүүсийн талаар ярьсан бол өнөөдөр нэг гоё намуухан тайван баг нэг йог хийж болохоор нэг юмны талаар ярих гэж бодлоо. Юу вэ? Худлаа ирсэн юм уу? Өнөөдөр дахиад нэг жоохон орилон чарлаантай, ер нь жоохон нэгээ загин зандарсан одоо бүлэг гэх үү, одоо тийм группийн талаар ярина. Тэр нь болохоор Diamond Gym гэдэг. Манай TikTok их ашигладаг хүмүүс, фитнесийн контентыг үздэг хүмүүс бол өмнө сонсч ийсэн ч юм уу, эсвэл бичлэгийг үзэж ийсэн л байх. Энэ Diamond Gym гэдэг нь болохоор айгүй ер нь овоо хуучнаас хойш байгаа жим, одоо фитнес гэсэн үг. Тэгээд энэ фитнес нь ингээ бодибилдингуудын одоо бүр домгууд явдаг байсан тийм ээ. Одоо Larry Wheels гэж та нар мэдэх бол одоо энэ байна. Бакагоогоц. Одоо энэ хүн энд яг энийг алдартай болгож өгсөн гэж бол хэлэхгүй. Гэхдээ одоо алдартай болсон шалтгаануудын нэг нь амар айгүй олон тийм одоо фитнес контент тийм бодибилдинг, пауэрлифтинг домгууд айгүй явдаг байсан. Тэгээд одоо үед эргээд дахиад амар алдартай болоод байгаа. Яагаад гэсэн чинь ер нь гол хүмүүс бол нэг 2 хүн байгаа. Эхлээд хамгийн алдартай болсон шалтгааны хэлгээд нэг Harry Abdel гэж одоо энэ залуу байна. Энэ залуу угаасаа ингээд фитнесийн контент хийдэг байсан. Хийгээд ер нь удцсан байсан. Ер нь гоё физик, одоо гоё биетэй тийм ээ. Тийм залуу болохоор ингээд ер нь алдартай болоод эхэлсэн байсан. Тэгээд Diamond Gym гэдэг одоо фитнес явж эхэлснээсээ хойш бас дахиад ингээд айгүй алдартай болоод байгаа. Энэ жимийг ч айгүй алдартай болгоцсон. Ер нь одоо энэнийг одоо энэ төвшөнд хүрэхэд нь аваачж өгсөн одоо шатар яг тоглосон хүн гэх юм уу та тий. Тэгээд хүмүүсийн яагаад энэ газрын хийсэн контент бичлэгүүдийг яагаад хамгийн гүйцэтгэв гэсэн шалтгаан нь энэ ах байгаа. Одоо ийм царайтай хүнийг одоо үзэхгүйгээ явах тийм биз дээ. Одоо энэ хүнийг бол яг үннийг хэлэхэд би жинхэнэ нэрийг мэдэхгүй. Би энэ бичлэгүүдийг зөндөө хэдэн хар мянган үзсэн. Ямар ч тач гал командод ажилладаг. Ер нь угаасаа их мундаг ах. Тэгээд Анк гэдэг нь одоо англиар Анко гэдэг аваг ах. Ер нь ах тийм ээ. Одоо тэрийг одоо богиносгосон Анко гэдгийн ээлийг нь аваад Анк болгоцсон ер нь. Эднэр бол хүндэтгэж анг гэж дууддаг тийм ээ. Одоо ахаа. За тэгээд энэ фитнес явж байгаа хүн болгон энэ хүний хийсэн дасгалуудыг одоо яг хүн болгон бичлээ яг энэ цагт энэ одоо группээрээ дасгал хийж байгаа хүмүүс яг энэ хүний хийж байгаа дасгалуудыг хийж байгаа жингээр нь хийсэн тоогоор нь хийх ёстой заяа. За нэг юм үзүүлчихье. Энэний талаар дараа ярив. Одоогээс нэг юм үзүүлчих.
За энэ бичлэгтэр бол манай Harry гэдэг одоо энэ залуу маань хөлийнхөө хуруу хугалчихж байгаа. Юм одоо энэ тэр хүнд юм хөл дээр унгаад хөлийнхөө хуруу хугалаад тэгээ миний ойлгосноор бол баг хөлийнхөө хуруу тасдуулсан юм шиг байгаа заяа. Тэгчээд дасгалаа хийгээд зогсоод байгаа байхгүй. Хийгээд яваад байгаа. Тэгсэн чинь нөгөөдөл нь баг магтаад байгаа заяа. Хин ч одоо эмнэлэг яв гэж хэлэхгүй. Хөл дээрээ тэр одоо 20 кг 40 кг юм нэг хөлийнхөө хуруу дээр унгаад хугалчаад хамгийн тэнийг юм суулт хийгээд байгаа байхгүй. Суулт чинь ингэж яаж ч утсан доошоо суухад хөлөөрөө ингэж тэнцвэрээ болдог хөлийнхөө хуруугаар ингэж байнга ингэж хөдлөгөн штэ. Тэгээ баг ингэ газраа зуурч байгаа ш. Би энийг үзчихээд доор нь хүмүүс баг одоо real man, this is a real man гэдэг байхгүй одоо хөлийнхөө хурууг хугаллаа тэрийг улам хүндрүүлэгч тэгжиж л яг жинхэнэ эр хүн болдог гэсэн сургаалыг бол айлтж байгаа юм шиг санагд. За энэ бичлэг дээр энэ нь бол тэгээ яаж ч утсан буруу. Гэхдээ бас Хади маань өөрөө ингэж мундаг яг уг нь бол мундаг залуу. Мундаг одоо гүрийж дасгалаа хийдэг тийм ээ. Чадхаа болсон үедээ өөрийгөө шахаж яаж хийгээл тэр сүлийг нэг шахаж гаргадаг. Тэгээд ер нь энэ бичлэгээр харахад нэг жоо өрөвмөрч юм шиг те бусдайгаа ингэж бусдаасаа хоцрохгүй гэж байгаа юм шиг одоо тиймэрхүү мэдрэмж төрж исэн. Тэгээд би одоо ингэж жоохон энэ хүнийг өмөрчсэн чи өө манай хүн одоо харж ингэдэй. Энэ муу бандыг би энэ бичлэгийг бол шууд screen record хийсэн. Тэгэхгүй бол татаж болохгүйсэн. Хөөрхөн одоо энэ дасгалаа хийгээд те бид нар үнэхээр нэг амар шахдаг заяа та нар бөөлж байгаа байхгүй юу. Би бол ингээд high school одоо ахлах сургуультай чөлөөтөөр барилддаг байсан. Америкт ахлах сургуулийн чөлөөт бүх бол ер нь хамгийн хэцүү спортод ордог. Бид нар өглөө үүрээр 4-өөс босоод сургууль руу явбал 2 майл зайл одоо тэр нь бараг 4 км хавцаа юу. Ингээл хамаг хурдаараа хурд авчгүйгээл ирээл ганц амраал нөгөөдөл нь тойрж хоорондоор дараагийн групп нь яваал тэгэл ингээд ядархан ядраал бөөлжөөл бөөлчих юм бол бөөлжөд бид нэр ихтэй яаж хэлэх гүрийгээл дасгалаа дуусгадаг гэсэн хинэнч би боллоо хийж чадахгүй гэж хэлж байгаагүй. Гэхдээ нэг юм гэвэл хинч нэг одоо очиод цохиж авч байгаагүй. Харин нуруунд дээр нийлээ за илий яв юм авъя гэж ингэж л жоохон зориг өгдөг байсан болохоос хижээж чад ийм юм болж байгаагүй. Ийм юм болсон бол барыг зодон болох байсан байх. Одоо Diamond Gym-с болоод яг ч Diamond Gym-с болоод ч бас яг биш л дээ. Одоо энэ fitness culture, одоо gym culture гэж байдаг штэ. Одоо яг юу гэмтэй, айгу toxic болцсон. Америкт ч байна уу? Би Монгол фитнесүүд ямар байдгийг мэдгүй гэхдээ Америкаас нэгч сайжрахгүй байх гэж бодож байгаа. Байдаг чадгаараа хичээгээд зүгээр толоогоо доошоо дээшээ ингэж хүн амьтан руу ингэж харахгүйгээр өөрөө дасгалаа хийгээд одоо арчаатай байх гад тийм ээ. Дасгал хөдөлгөөнөө хийгээд явж байхад ингээд нэг амар доошоо хийдэг. Энэ жим бол ингээд нэг өргөдөг. Гэхдээ жоохон буруу аргаар гэж би бол бодож байгаа. Хүн болгоондоо нэг хэлэх юм гэвэл энийг энэ бичлэгүүдийг үзээд яг үнэндээ одоо та нар одоо Diamond Gym гэх TikTok дээрээ хийх юм уу эсвэл YouTube дээрээ хийхэд эдний дасгал хийж байгааг хараад бүгдээрээ биш юм ахэд ядаад нэг 60-70% нь бол гинт ингээл газар хөвтөл гар дээрээ сунамар санагдан заяа. Одоо ийм контент хийгээд алдартай болгоснороо нэг сайн юм гэвэл хүмүүсийг ялангуяа энэ одоо энэ контентыг үзэж байгаа чинь өсвөр насны бандууд байгаа. Ингээд фитнес сонирхуулж эхэлж байгаа байхгүй юу? Заримыг нь бол бүр айлгаад явуулчихж байгаа. Тэр одоо ганц сүүлийн бичлэг үзүүлэхэд нэг Anwar Jabawi гэж ютубер байдаг. Тэр бол намайг яг нэг жоохон байхад нэг дунд сургууль байх үед амар алдартай байсан. Одоо юм богино нэг инэттэй бичлэгүүд хийдэг. Бас өөр ютуберүүтэй хамтраад нэг янз янзын одоо мөнгөгүй байх үед тийм ээ мөнгөгүй байх үед найзууд гарыг игээд ахад гэдэг ч юм уу тийм бичлэг хийдэг. Айгүй алдартай болж ирсэн. Ер нь
Сүүлийн үеч гэсэн гайгүй эргээд алдартай болж байгаа. Би тэрийг хараад айгүй их баярлж байгаа. Ялч нөгөө багынхаа үзэх дуртай байсан хүнийг хараад. Тэгээд одоо тиймэрхүү бичлэг хийдэг байсан хүн энэ Diamond Gym руу явсан байдیں۔ Тэгээд одоо их жижигхэн хүн энэ бичлэгийг үзээд тэгээд би дараа нь юу болж байгааг тайлбарлая. You changed my weight? Yeah. Oh. Bro. Told you about that already. Did we say something about that? We said something about that? Said something to your boy right off the jump. To put it at my weight. Who said that? 8. 8 said that. Who? 8? Who the fuck is that? 8 is right here. What's the penalty? You brought this to my fucking gym. He was trying to. I understand. He didn't know he was not. He didn't know he's no, fuck that. No, put the weight where it's supposed to go and do the set, bro. No, get the fuck out and hit the hill. Take him with you. Go outside with him. Get the fuck out. Who the fuck is him to change your weight and know what's best for you? You know what's best for you. Go. You don't let nobody dictate how strong you are. You don't let nobody tell you to lighten the fuck up. If your body ain't, you don't let nobody jump in your car. За энэ бичлэг дээр Анвар маань их муу юм хийж яагаад манай ахт баригдсан. Их муу юм хийж яагаад баригдсан. Анк маань би сая хэлсэн шүү дээ. Анк бүх хийх юмын заадаг, хэдэн килограмм, хэдэн паундаар хийхин заадаг, хэдэн удаа хийхин заадаг. Бүх юм нь яг тэр хүний хийснээр л явдаг. Гэхдээ та нар одоо бодоод үзтээ. Энэ хүн одоо энэ хүний өрөвж байгаа юмыг энэ хүн даах уу? Тэ. Хөргий тэгээд ингээд жингээ өөрчлөсөн байгаа байхгүй. Хөнгөрүүлээд тэгсэн чи анх анзаарц. Манай ах анзаарц. Чи миний жинг өөрчлөсөн юм уу? Гэсэн чи нөгөөх нь ийм царай гаргаж ирсэн аа. Яа. Тэр амар инээдтэй айцсан царай гаргаад би бүр амар инээд түрээдсэн. Жохон өрөдмөрч юм шиг тий. Тэгээд манай Анвар хөрхий яалтчгүй даахгүй жингээ багсагснаасаа болоод шийтгүүлсэн байт юм аа. За энэ бичлэгийг одоо би яг юу гэж хэлэх гэж байгаа гэхээр энэ хүмүүс дуртай юм хийгээд тэр нь хангалттай одоо прогресс гаргаж байгаа тий хангалттай үр дүн өөрсөндөө тэр үр дүндээ happy байгаа бол надад ямар хамаатай юм тийм биз дээ. Гэхдээ би зүгээр л өөрийнхөө санал бодлыг хэлж байгаа. Ингэж бэлтгэл хийх нь бол буруу. Одоо ийм юм хийж ин харалтаа. Ингэж хийх юм бол нэгдүгээр болчоо орохгүй, хоёрдугаар одоо болчоо орохгүйг нь болчин суухгүй, хоёрдугаар ер нь тэгэл бэлтгэл гэмтэл жоох юу яадаг болчин гэдэг чинь одоо ер нь ингэж сунж агсчиж ингэж одоо бэлтгэл гэмтлээс хамгаалдаг болдог. Одоо та нар харж л байсан бах нэг хүн ингээл гараа ингэж яажсэн чинь хоёр толгой гэдэг энэ доторх булчин ингээд урагдаал дээшээ гүйцдэг штэ өөр дээрээ үзүүлчихлээ. Төө. Одоо тиймэрхүү юм чинь бол тэр хүмүүс ингэж айгүй дутуу ингэж хийж жагаад нэг ганц удаа ингээд удаан буулгахад тэр булчин урагдчихдаг байхгүй. Одоо ингээд иймэрхүү юмыг одоо тайлбарлаад хэлэнгүүт одоо шууд нэрээ тийм ч юм уу гэж бодож байгаа үз. Тэгэхээр ингэж дасгалыг бол яг үндэ хийж болохгүй. Би бол хизээч тэгэж хийгэж амьдралдаа хинт ч зааж байгаагүй. Гэхдээ энэ хүмүүс яг өөрсдөө дуртай байгаад үнэхээр бэртэж гэмтэхгүй яваад байгаа бол би ч нэг юу хийх нь бол хизээч заахгүй. Та нар магадгүй эднэрийг үзээд ингэж хийвэл гоё юм уу гэж бодсон бол хийгээл үз. Ганц удаа хийхэд хурууга хугалчихгүй л байлгүй дээ тий. За тэгээд ер нь хүмүүсийг нэг жааж хийх хэрэггүй тийм ээ. Одоо энэ хүмүүс зарим хүмүүсийн бодолд өө эн чи ёстой солиотой юм аа ясаа хэрэггүй мэн гэж бодож байгаа хүмүүс байгаа. Зарим нөгөө эн чи ёстой жинхэнэ ёстой ир хүмүүс тий ёстой ир хүн мундаг байна гэж бодож байгаа хүмүүс байгаа. За тэгээд өнгөрсөн бичлэгтэр бол би айгүй хэлчихсэн энэ хүмүүсийг ашиглаж гин энэ дээр бол яг үндэ нэг тийм юм байхгүй. Энэ жим алдартай болсон. Тэгээ инфлюенсерүүд очоод бичлэгүүд нь вайрал болсон. Тэр бичлэгүүд нь миний утсан дээр гарч ирсэн. Надад айгүй сонирхолтой санагдсан болохоор би ингээд
бичлэг хийсэн юм аа. Одоо өөрийнхөө санал бодлыг өгөө тийм ээ. Ер нь жоох иймэрхүү санагдсан. Гэхдээ үзэхэд амар сонирхолтой бичлэгүүд байгаа болохоор би ерөөсөө яг үндэ ингэж үнэн голоосоо бол ерөөсөө дургуутсахгүй. Өнгөрсөн бичлэг дээр бол би өстө бүр баг үзээ ятсан тэр хүмүүсийг. Энэ бичлэг дээр бол би ер нь жоохон эднэрийг хоорондоо харьцаж байгааг нь хараад ч юм уу те. Нэг ах дүүнер шиг л санагдсан тэднэр. Тэгэхээр бас ер нь жоохон гоё санагдсан. Энэ бичлэгээ сонирхож үзсэнд баярлалаа. Би нэг гүнзгий бичлэг хий гэж угаасаа бодоогүй. Сонирхолтой юм сонсох гэж хийсэн. Энийг би одоо 3 дахь хэлж явах шиг байна. Гэтэ яг дахиад нэг хэлчихье. Тэгээд би угаасаа ер нь нэг бичлэгүүд дээр нэг хүнд сэтвтэй юм хийхгүй гэж бодож байгаа. Яг үнийг хэлэхэд ингээд утсааны гүйтэл хорвоодлын хамгийн муухай юм гарч ирдэг болцсон үе. Тийм ээ. Одоо Америкт гэхэд энэ Миннесота мууч та нар ICE-ийн гэж сонссон байж магадгүй. Одоо иммиграшны ажилтнууд ингээд Америкийнхаа иргэн хүмүүсийг ингээд андуураад буудаж алсан юмнууд айгүйх гарч ийн сүүлийн үед. Монгол гэвэл тэр хөөхөө 16 настай хүн амны хэрэгээ одоо хохирогч охин байгаа. Тэр чимдаантай зураг дээр гарсан. Тийм юмнуудыг би ярьж болно. Гэхдээ би ярихгүй. Би ярих хүсэлгүй байгаа. Яагаад би тэгж байх муухай юм ярих хэрэгтэй гэж та нар утсаа нэгээл Facebook ороод YouTube оронгууд хамаг муухай юмнууд араараа цаал орж байгаа. Би бол зүгээр нэг гоё breath of fresh air болгоё гэж энэ channel-а нээсэн. Зүгээр нэг хүн амьтанд амьдрал заахгүй. Зүгээр хүн амьтныг доошоо хийхгүй, дээш нь татахгүй. Зүгээр л гоё таад магадгүй ажил дээрээ гэрээ цэвэрлэнгээ орондоо хөвтөж явахдаа чөлөө цагаараа зүгээр л чихвчээ хийгээл миний бичлэг тавиал үзэх бичлэгүүд үнэхээр хийхийг хүсэж байгаа. Тэгэхээр ирээдүйд надаас битгий тийм юм шаардаарай гэж гуй, тийм юм битгий каверлаач ээ, тиймэрхүү юмны талаар яриач ээ гэж одоо яг би тайдын сонсохыг хүсэж байгаа юмыг ярихад бэлэн байгаа. Гэхдээ тийм сөрөг энергитэй юмыг үнэхээр ярихыг хүсэхгүй байгаа учраас тийм юм битгий надаас асуугаарай. За тэгээд бичлэгээ дуусгая. Баяртай, хайртай шүү. Дараагийн бичлэг дээр уулзцгаая. I'm feeling like my old self again. Renewed, recharged, refocused, with nothing to stop me from being me. Okay.